манай хөрхнүүдээ Исура Facebook хуудасны яжмын ариун зай байна. За, сайн байна уу? Тэрлэн салууны хуудас ариунч заяа байна гэд. За, бид хоёрын өнөөдрийн үнийг 3 дахь удаагийн ээлж дугаар маань тийм эхлэх болоод байна. Зөвлөгөө өгнө. За, өнөөдрийн сэдэв болохоор улирлын шин чанартай буюу хавар зуны улирал одоо эхэлж байна. Хаврын одоо энэ салхи хаврын нааштай тэнгэрийн доор бид нар арьсарчлагаа эрхий их вэ. Зун болохоор бас хөдөөд гадаа зугаалгаар явдаг шүү дээ. Энэ үед арьс арчлагаанда юу анхаарах хэрэгтэй вэ? Ер нь хүмүүс хавар их харлах гэдэг. Энэ зэрэгтэй холбоотой мэдээллийг хүргэх хэлсэн байна. Ер нь бол яг ингээд хүний арьс маань нэг тийм байна л да. 3-аас 4 сард болохоор маш яг өөр хүний арьс шиг хуурдаг гэж байгаа байхгүй юу? Тэр сонсч байна уу? Үгүй. Одоо бид нар чи өөрөө яг байгалийн бүтээгдэхүүн амтан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний арьс ч гэсэн одоо хичээнээсээ гарч байгаа гэсэн үг юм. Одоо бүр олио солигдох. Хар ухаанаар ярих юм бол хичээнээсээ гардаг юм байна л да. Тэгэхээр хідүүлээ энэ нөгөө утгаараа юу гэсэн үг юм бэ гэхээр өвөл хэрглэжсэн бүтээгдэхүүнээ 100 хэрглэж болохгүй гэсэн үг. Өөрчлөх болохгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр бидний арьс өөр хүний арьс шиг өөрчлөгдөх учраас өөр бүтээгдэхүүн буюу одоо чиний үдийн чи ихтэй бүтээгдэхүүн ч юм уу тийм ээ. Тэгж сольж хэрглэхгүй бол болохгүй гэсэн үг. Ер нь нэг төрлийн бүтээгдэхүүнээ дэлхийн турш дамнаад хэрэглэнэ гэж нэрээ байдаг. Нэг тосыг бол яг нэг брендийн тосыг дотор нь бол өөрчилж болно л доо. Яг нэг тосоор бол нэг жил ч юм уу тэгж хэрэглэх нь бол ер нь тохиромжгүй. Яг цаад утгаараа бол бидний арьс маань өөрөө өөрчлөгдөж байдагтай холбоотой юм байна. Тэгэхээр энэ маань одоо 3-аас 4 сард нэг өөрчлөгдөөд яг 10 сард бас нэг өөрчлөгдөн гэсэн үг. Хаврын улирал. Тэнд бас ахаад өөрчлөх бол болохгүй бид надад жаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг жилжингээ нэг тос төрөхгүй гэдэг маань яг тийм утгатай гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бид нар бол та бүхэн арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг солих улирал эхэлсэн гэсэн үг. За нөгөө утгаараа болохоор ерөнхийдөө арьсанд чийг маш их дутагддаг улирал. Энэ маань. Тэгэхээр чийг дагнасан бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эхэлвэл арьсны чинь баланс тэнцвэрчүүд арай зүгээр гэсэн. Нөгөө өвөл хэрэгжилжсэн жоохон тэжээл өндөртэй бүтээгдэхүүнүүд хэрэглэхээр айгүй их тос ялгараад ерөнхийдөө жоохон мейкап тогтдгоо ч юм уу те T-зон тослогддог ч юм уу жоохон асуудал үүсгээд байдаг. Тэгэхээр та бүхэн одоо яг нэг жоохон чийг дагнасан бүтээгдэхүүнүүдээр өшөө гел ориентэй гоё бүтээгдэхүүнүүд одоо маш их илбэг болсон шүү дээ. Бас чигшлийн маскнууд айгүй гоё зүгээр. Тэгэхээр тиймэрхүү маск заасгаа жоохон арай илүү тавиад эхлэх юм бол арьсны чинь асуудал өшөө гоё шийдэгдэж өгнө гэсэн үг. Цаг агарын шин чанартай нарны хит туяа ихсэх, салхины юу ихтэй холбоотойгоор л арьсаа илүү анхаарах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр яг миний анзаарснаар болохоор хүмүүс яг юу гэдэг вэ гэхээр өвлийн улиралд нарны тус хэргэлдэггүй хүмүүс мөн одоо нөгөө бороотой байхад үйл хэрэг байхад нарны тус хэргэлдэггүй хүмүүс маш их юм шиг санагдсан. Хэргэлдэггүй шүү дээ. Хэргэлдэг юм уу? Тэгэхээр хэргэлдэггүй юм шиг санагдсан. Тэгэхээр энэ нь болохоор за нарны хит ягаан туяа гэдэг маань одоо 3 төрлийн туяа байгаа. Түн 100 л гэдэг гэж байна. Тийм. Тэгэхээр өвөл тийм байл та нөгөө UVA гэдэг чинь нарны тоснуудаар бичсэн байдаг тийм. UVA, B тэгээд бүр улаан туяа гэсэн юм 3 төрлийн туяа байгаа. За UVB гэдэг нь болохоор хамгийн зөөлөн туяа юм байна. Бид нар нөгөө арьсны давхаргууд байгаа шүү дээ тий. Тэрний хамгийн дээдлэлтийн давхарга дээр очиод ойдог туяа гэсэн үг. Зөөлөн туяа. За тэр маань болохоор одоо жинхэнэ нөгөө үүлийг нэвтэлж чадахгүй бас энэ нөгөө цонхнууд гэх юм уу те нэвтэлж чаддгүй тийм зөөлөн туяа юм байна. Тэгэнгүүт UVA гэхлээрээ одоо бидний арьсны жинхэнэ давхарга руу ордог буюу одоо нөгөө үүлийг чинь нэвтэлдэг бас энэ цонхыг нэвтэлдэг хортой туяа гэсэн үг. Нилийн хортой. Тэгэхээр тэр маань өвлийн улиралдч байгаа. Юу бүрхэг өдөрч байгаа. Бид нар одоо ингээд зөвхөн байшин дотор ажил хийдэм чинь нарны тас дүрхгүй гэж болохгүй нэ штэ. Гэртээ байдığım чинь нарны тас дүрхгүй гэж болохгүй нэ. Тэгэхээр гэртээ байсан ч гэсэн ганц ч гэсэн нөгөө цонхын минь нэвтлээд ороод ирчдэг байхгүй юу? Гэртээ байхдаа гэсэн юм нарны тас дүрхээс хэвээр болчихж байгаа юм. Тэгэхээр тэр нарны туяанууд маань өөрөө яагаад хортой юм бэ? Яг арьсанд ямар хор нөлөө үзүүлдэг юм бэ гэхлээр бидний жинхэнэ давхарх нь доор одоо бидний нөгөө арьсны уян хатан чанар мөн чийгчлийг байрдаг коллаген, эластины эсүүд маань байрладаг байгаа. За тэр эсүүдийг очиж гимтээчдэг байхгүй юу? Гимтээгээд эхлэхээр арьсанд хэрэгтэй юмнууд. Тийм. Чийгчл маань алдагдаж эхэлнэ нэгдүгээрт. Хоёрдугаарт уян хатан чанар алдагдана. За бүр цаашлах юм бол өрчлөө үүсч эхэлдэг. За тэгээд мэдээж эрэг нөгөө аимшигтай сэвх гэдэг юм маань үүсч эхэлдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр нарны одоо хит ягаан туянаас зайлшгүй хамгаалах шаардлагатай болчихжээ хүмүүсээ.
Хэдэн наснаас эхлэх хэрэгтэй вэ? Нарнаас хамгаалах. Яг үнэ. Одоо бид нар болохоор юу гэдэг нэг том болол нэг юу гэдэг тэ 20 морь хүрээл нэг нарны тус мейкап хэрэглэдэг болохоор нарны тус хэрэглэх ёстой ч гэдэг юм уу тэгж боддог байсан бол одоо бол нөгөө арьс гэдэг маань өөрөө хүүхэд ч ялгаагүй, том хүн ч ялгаагүй, эрэгтэй ч ялгаагүй арьс л учраас нарнаас бид нар заашгүй хамгаалах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэгэхээр одоо бол аюу гой хүүхдийн нарны туснууд бас байдаг болсон. Тийшүү дууртай. Тийм тэгэхээр нөгөө ээж нар маань бас хүүхэдтэй гадаа тоглоход нь багаас нь нарны тус одоо түрхэж заншуулах маш шаардлагатай байгаа. За гинт ингэдэг байхгүй хүмүүс за би 30-тай, 29-тэй. Гинт надад амар их сих гараад ирсэн. Гинт гэдэг хөнгөө юу. Тэгэхээр 29-30-таад гинт сих гарч ирдэггүй. Бид нар одоо 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө тэ багтаа нөгөө арьсаа хамгаалаагүйгээс болоод үүссэн сих маань доороосоо урт хугацааны дараа хөвөөд яг нэг 25 өнгөрөөл 30 төхөөл гарч эхэлдэг байхгүй юу. Тийм учраас баг залуугаасаа нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Урьдчилан сэргээл хэрэгтэй мэн сэргээл хэрэгтэй. За тэгэхээр бүгдээр ингэж арьсаа бүр одоо тэрийг одоо жилийн 4 уйлралт зуршил болгох шаардлагатай байна шүү дээ тий. Заавал зуны халуун наранд гэхгүйгээр өвлийн уйлралт гэсэн. Тэгэхээр монгол хүмүүс одоо юу гэж бодоод байдаг вэ гэхээр нарны тос түрхчихээрэл би борлохгүй гэж ойлгоод байдаг. Тэгж ойлгодог. Тий. Тэгэхээр үгүй байгаа. Одоо нарны тос гэдэг маань өөрөө бидний арьсны одоо тэр нөгөө туяануудыг л одоо доош нь нэвтрүүлэхгүйгээр барьж хамгаалж ойлгож байгаа гэсэн үг хэвэл ингэж байна. Тэрнээс биш арьсыг борлуулахгүй харлуулахгүй гэсэн үг биш. Нөгөө очиж эд эсмийн гинтэхгүйгээс л ойлгуулж өгч байгаа тоснууд байгаа. Тэгэхээр бүгдээрээ одоо гэдэг нарны тос түрхээс гадна малгай сарвч маш сайн өмсөж зайшгүй. Нарнаас аль болох хамгаалах хэрэгтэй. Тэгээ зохиорчмоо хамгаалахын тулд нарны шилээс зөөх хэрэгтэй. Ээлийн өмсөх хэрэгтэй тий. За би болохоор нөгөө Японд айгу удсан болохоор за японочууд бол бүр гайхамшигтай арьсаа хамгаалдаг хүмүүс юм уу. Тий. Ер нь бол нөгөө яхаа айгу гоё тийм цагаан өвгөө арьсыг маш гоё арьс гэж үздэг. Тийм болохоор одоо нас ямар ч харгалзаагүйгээр бүгдээрээ зонтог барьдаг, бээлийн өмсдөг, сарвч өмсдөг тий. Тэгээд маш сайн хамгаалдаг байхгүй юу? Тэгээд дээрээс нь нөгөө одоо зөвхөн нүүрэндээ гэхгүй биендээ бас нарны туснуудыг маш сайн хэрэгжилж өгдөг. Тийм шүү. Тийм. Тэгээд нөсөө толботой хүмүүс одоо тэрнийхээ аюугаар юм уу бас бага юм шиг санагддаг л да. Тэгэхээр тэр хүмүүс бол одоо нарны хит ягаан туяа арьсанд ямар хор уршигтай вэ гэдгийг мэддэг учраас одоо тэгж бүх нийгмээрээ тэгж сайн хамгаалдаг. Наандаж зүгээр харлаж болохоос биш таандаа бүр өвчлээд өсөө тол бий болох эрт төгшрөх нэг урт юм биш. Тийм бүх юмнуудын одоо үнцийг тавиад өгчдөг байхгүй нар маань өөрөө. Тэгэхээр нөгөө Д витамин эднэр гэж яриад эхлэх байх л та. Тэгэхээр Д витаминыг бол одоо заавал нүүрнийхээ арьснаар авах шаардлагагүй гэж би боддог. За хөл гар одоо японочууд болохоор би яг нэг нэвтрүүлэг үзчихсэн юм аа. Энэ алга хөл гарын алгыг ингээд наранд өдөрт тийм хэдэн минутлаа нэг 20-30 минут байхад бол таны ээхэд хангалттай гэж үзчихсэн. Тэгэхээр заавал нүүрнийхээ арьсаар та бүхэн одоо Д витамин бити аваач ээ. Ялангуяа Монголын нар их хурцаахаа. Яг японочдод харьцуулах юм бол нөгөө далайн төвшнөөс бид нар ч маш өндөрт байрладаг учраас Монголын нар маш хурц байд юм байна. А тэгэхээр нөгөө нэг улаан туяа гэдэг маань амар хүчтэй байд юм байна л та. За улаан туяа нь болохоор бүр нөгөө А туяагаасаа илүү хүчтэй буюу бүр доошоогоо шингэж ордог. Бүр цаашаа юм байлээ. Тэгээ манай яг Германы одоо Schwarmec брендийн Жасмин багш маань одоо Монголд ирээд танах бол одоо ийм өндөрлөг газарт байдаг. Танаа нар бол маш хурц учраас одоо энэ тосыг ингээ заавал хэрэглэх шаардлагатай юм. Улаан туяанаас хамгаалсан тосыг заавал хэрэглээч ээ. Энийг энэ олон хүнд таниулаач ээ гэж надад бүр амжилтсан цагчээсэн байхгүй юу? Тэгээд би анх удаа нэрээ тийм юм байна. За чаны бодож ийсэн. За тэгэхээр энийг одоо яг үннээ хэлэхэд би энэ жилээс одоо Монголд авчираад зарж эхэлж байгаа байхгүй. Тэгээ өөрөө одоо яг төрхөж эхэлж байгаа, үзэж байгаа. За энэ болохоор яг ингээд залуужуулах үйлчлэгээтэй мөртлөөсөө яг нөгөө улаан туяанаас мань хамгаалсан нэг тийм тос юм байлээ. Тэгээ айгүй гой тослог багтай зуны уйлалд хэрэглэхэд маш тохиромжтой юм шиг санагдсан надад. За өнөөдөр би яг төрчихсөн байгаа. Бичлэгтэй учраас одоо нөгөө гялцаж болохгүй гэж жоохон мат болох гэдэг. Тэгээд хүмүүс маань одоо бас ийм туяануудыг бас анхаарал мэддэг болоосэй гэж одоо заавал манай тосыг авч хэрэглэх гэсэн үг биш. Та бүхэн одоо тэр нарнаас сайн хамгаалаач ээ, малгай сайн өмсөж сураач ээ. Одоо ийм сарвч өмсөж сураач ээ. Би ингээ Японоос ирэхдээ ингээ том сарвчнууд амар хавчаад өмсдөг гэсэн байхгүй юу? Тэгэхээр хүмүүс наваа бүр ингээ амар эрттэй тулаа харж байгаа шиг тэгэл бүр зөрсөн хүн болго ингээ тэр амар хардаг.
Тэр бол мэдээж одоо 8 жилийн өмнөх. Одоо бол хүмүүс бас харьцангуй мэддэг болсон байна. Одоо нэг тийм тасцсан байна. Хамгаалах ёстойгээд бас мэддэг болсон байна тий. Тэгэхээр залуу охтууд маань залуугаас хамгаалах хэрэгтэй. Нар хэдий сайхан ч гэсэн арьсан талтай юм байна. Маш халтай. Тэгэхээр эн чинь одоо нөгөө цаашлахаараа бас нөгөө арьсны хор тавдар мавдар гэдэг Австралид бол аюух байдаг тий. Тэгэхээр бүр одоо хүндрэх юм бол тийм юм хүртэл үүсгдэг байгаа. Тэгэхээр нарны хитээгаан туяг бол та нар одоо маш ийм болгоомжтой харьцах хэрэгтэй гэж бодож байна л да би. Бусад үйлрэлээс ялгаатайгаар арьсан арьслах шаардлага гарах уу? Илүү чийгшил өгөх юм уу? Тэжээл зуны үйлрэл, хавар зуны үйлрэл. Тийм, хавар зуны үйлрэлд бол мэдээж хэрэг нөгөө агаар салхинд гардаг нь жоох ихсчдэг юм шиг санагддаг л да. Тэгэхээр миний бодлоор нарнаас бас гадна Монголын салхи маш хүчтэй учраас салхи бас айгүй арьсыг муухай болгох юм хамгаалдаг. Тийм. Тэгэхээр нөгөө тоснууд маань өөрөө салхинаас айгүй сайн хамгаалдаг байгаа. Тэгээд нөгөө крем пудр бас бодолт чинь бас нэг давхарга үүсгэж байгаа болохоор харьцангуй бас хамгаалт үүсгээд өчтдөг. За тэгтээ бодож байгаа юм чи мэдээ цэвэрлэгийн дээр анхаарах хэрэгтэй болчихж байгаа юм тийм ээ. Тэгэхээр одоо хүүхдүүдтэй ээжүүд маань багаас нь тос төрхүүлэх хэрэгтэй байна. Өшөө тийм ээ өөрийнхөө арьсан тохирсон нарны тоснуудыг бас хэрэглэх хэрэгтэй. Өдөр болгон хэрэглэх хэрэгтэй юу? Ер нь нарны өдөр болгон хэрэглэх. Наран өдөр гэж байхгүй үстэй. Харахгүй аюу хизээч мартах хэсгүү зүйл юм байна тий. Тийм заавал хэрэглэх нарны хамгаалтыг бол. За тэгэхээр нөгөө хүмүүс бас энийг мэддэг ч байж магадгүй мэддэггүй ч байж магадгүй хүн одоо нарны тос болгон дээр нөгөө SPF гэж бичсэн байдаг шүү дээ. Энэ SPF одоо 20 байна, 30 байна, 50 байна янз янзын юмнууд байгаад байдаг. За энэний учрыг мэдчихэв нэ. Хугацаа, барих хугацаагаар нь. Яг зөв. Тэгэхээр энэ маань SPF 1 гэдэг маань өөрөө 15-аас 20 минутыг хамгаалж өгдөг гэсэн үг таны арьсыг. Тийм. Тэгэхээр нөгөө энэ тоо маань их байх тусмаа удаан цаг барьж өгдөг. Энэ бүр 50 юм байна тий. Тийм. Энэ бол одоо яг нөгөө эмзэг арьстай хүмүүсийн нарны тос ахгүй юу? Миний бодлоор одоо хамгийн хэцүү арьс бол миний хувьд эмзэг арьс байдаг. Эмзэг арьстай хүмүүсийн бол нарны тос битэл ер нь бүх одоо бүтээгдэхүүнд бол маш эрсдэлтэй байдаг байхгүй юу? Болгоомжтой арьсах хэрэгтэй. Тэгэхээр энэ тос айгүй надад таалагдж байгаа нь эмзэг арьстай хүмүүсээс нарны тос тэгсэн мөртлөө бүр тайвтай байдаг. Тэгээ маш гоё зөөлөн бүтээцтэй. Энэ бол өстой үнэхээр гоё супер. Тэгээд ингэ цагаарч магадгүй гэх юм уу? Нарны тоснууд харин цагаараад нэг сонирн болгоод өгдөө. Тэр яагаад гэх юм бол одоо гэхдээ ер нь сүүлийн үеийн тоснууд арай гайгүй болсон юм шиг надад санагдаад тийм аа. Манай тоснууд спрей гэдэг тийм манай тоснууд бол ерөнхийдөө ихэнх нь тэгж амар цагаарч магадгүй. Яг л тийм гоё юм шиг санагдсан. Тэгээ яг нөгөө дүрхээгүй ах хоёр хүний. За би бас нэг интернетээр нэг аягаа сонирхолтой зураг харж ирсэн. 30 жил илүү нөгөө тракторын жолооч хүн. Тэгээд яг нөгөө одоо өрүүлний гэх юм бол дандаа энэ талаас нар тусдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр эрэгтэй хүн баггүй эрэгтэй хүний яг тэр нар тусж байгаа хэсэг нь маш аимшигт болсон байсан л да. Бүр сэвх тэгээд өрчийгээд нөсөө тоолог бүр ийм амар болчихсон байхгүй. Тэгсэн мэт нөгөө тал нь болохоор гайгүй. Тэгээд яг тэр хүний арьсан дээр одоо та нарны туяа таны арьсыг хэрхэн гимтээдэг вэ гэсэн тхий харж болж байгаа юм. Баан харамслаг надад өнөөдөр тэр зураг маань байхгүй байна. Тэгэхээр одоо нарны туяа бол тийм одоо арьсыг минь маш гимтээдэг учраас та бүхэн маш тэ эрэгтэй эмэгтэй гэлдэггүй арьсандаа одоо нарны цэсийг маш гоё одоо жилийн 4 уйлралд хэрэглэж заншаасаа гэж хэлж байна. Тийм байна. Тулаад ирэхээр сандраад янз бүрийн арга хаяхаасаа илүү бүр залуугаасаа эхлэх юм бол нөгөө 30 40-тэй үед гарах сэвхнүүд маань ядаж баг байхгүй юу? Тийм байна тий. Гэсэн үг байна. Чухал гэдэг. Тийм манайд болохоор ер нь бол нэлээд олон төрлийн нарны цэс байт юм аа. Энэ болохоор бүр 20-той нарны цэсгээд одоо баг унтаж болдог. Одоо зөвхөн нар хил мульти актив гэдэг одоо бүх юмнуудаас хамгаалдаг нарны цэс байгаа. Салхи махнаасаа ч хамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо ер нь бол SPF 20-оос дээшээ болцохоор химийн найрлага жоохон орчих гээд байт юм байлээ. Тэгэхээр SPF 20 гэдэг бол бүр яг хамгийн юу гэсэн боломжийн буюу арьсан дараа баг ачаал үг гэсэн үг. Ер нь бид нар бол тэгэхээр SPF 20 гэдэг маань ер нь 5 цаг орчим хамгаалж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яг ингээд офис ажилтай хүмүүс бол заавал тийм хүчтэйг нь гэлтгүүгээр өөртөө бас тохирсон химийн найрлагаараа багтаагийн сонгуулаараа харьсан зүгээр гэж магадгүй. Тийм. За энэ болохоор solar fluid гэдэг бас SPF 50 таахгүй юу? Энэ болохоор жоохон тослог багтай мөртлөөсөө одоо нөгөө мат царайч модонд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү царайн дуртай хүмүүст айгүй зүгээр. Энийний хамгийн супер давуу тал нь болохоор нарны тоснууд чинь ингээл одоо хэрвээ бид нар усанд ордог ч юм уу эсвэл гадаа маш олон цагаар зогсдог ч юм уу тэгсэн тохиолдолд заавал арилгаад тэгээ ахиж тавих гол болох байгаад байдаг тийм ээ. Энэ болохоор шууд одоо тийм пудр мөдрийнхаа дээрээс
шууд ингээд давхарлаад түрхчтэй юм лээ. Тэгэхээр би нөгөө хөдөө гадаа их явдаг хүмүүс санал болгох дуртай энэ тосыг. Энэ маш сайн айгу тэр нь айгу таалагдсан. Тэгээд айгу гоё таарч өгдөг. Ямар ч цагаарал байхгүй гоё шингэж өгдөг тос байлээ. Нарны тосыг ер нь бодлтынхаа хизэн хийх. Өмнө гэсэн үг. Одоо өдрийн тосны дараа. Өдрийн тосны дараа. Тэгээд мейкап фаундейшны өмнө. Тэр хоёрын завсар гэсэн үг. Тийм. Шүрштүүдийг болохоор бодолтой ясныхаа дараа авчих тийм. Тэгэхээр яг юмныхаа зааврын дагуул зөвлөн гэсэн үг. За би нэг анзаарсан юм нь яасан бэ гэхээр өдрийн тос ямар тос төрөхдөг вэ гэдээ асуухлаар хүүхнүүд би нарныхаа тосыг түрхэл гарчдаг гэсэн хүүхнүүд айгүй нилээн бас байсан. Тэгэхээр энэ нарны тос гэдэг бол тижээлийн тос биш. Энэ нарны тос гэдэг бол өдрийн тос биш. Энэ зөвхөн нарнаас хамгаалж байгаа тос учраас та бүхэн тэрийг бас жоохон ялгаж салгах хэрэгтэй. Тийм учраас өдрийнхөө тосны заавал дараа түрхэх ёстой байдаг. Өдөр бол хамгийн одоо яг манай Япон гоо сайхны багш бол өдөр хамгийн сайн чанарын тосыг та бүхэн хэрэглээрэй гэж зөвлөдөг. А яагаад гэхлээр бид нар өдөрт орой бол бид нар оройныхаа тосыг түрхээл гэртээ унтчихна. А өдөр бол бид нар байгалийн маш олон орчны маш олон хүчин зүйлүүдтэй бидний арьс харьцаж байдаг. Тийм учраас маш сайн одоо өдрийн тосыг зайлшгүй түрхэх хэрэгтэй. Кондишнер, салхи тийм ээ маш олон юмыг одоо тамхи гэх тийм ээ. Тэгэхээр өдрийн тосыг заавалчгүй түрхэх хэрэгтэй. За өдрийн тос түрхэх шаардлагагүй байсан бол энэ олон брэнд day крем гэдэг юмыг бодвол тийм бүтэхгүй байсан байх гэж би боддгийн хар ухаанаар бодоход тэр утгаар нь ч гэсэн хараад тэгж бодвол их зүгээр. А хэрвээ мейкап чинь тослогдоод байдаг бол мейкап хийхээсээ цагийн өмнө юм уу 30 минутын өмнө түрхээд шингээчих юм бол ямар ч асуудалгүй. Өшөө мат царайн туртаал өөрийнхөө арьсан тохирсон тослог багтай, чигшил ихтэй усан суурьтай тоснуудыг түрхэж өгөх юм бол мейкап чинь тэгж амар тослогдохгүй гэдэг байхгүй юу? Тэгэхээр бас тэр үүднээс нь харуул их зүгээр. Танад өдрийн тос аа. Өдрийн тос бүх төрлийн тос байгаа. За тавыг хэлцээ. Өдрийн тосны ерөөсөө ингэж ач холбогдлын сайн ойлгоогүй хэлсэн байна. За энэ болохоор одоо бас олон юм төрөх дургүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ингээл яардаг ч юм уу, эсвэл хүүхдтэй ч юм уу, эсвэл угаасаа олон юм төрөх дургүй хүмүүс бол яг өдрийн тосонд нь юм нөгөө SPF-д орсон өдрийн тоснууд бас байдаг байхгүй юу? Одоо жишээ нь энэ SPF 20-той байлаа гэхэд энэ одоо яг чигшлийн өдрийн тос мөртлөө SPF 20-той байх чинь тийм. Тэгэхээр нийлүүлснээс нэг болгож нэг тос төрөсч болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө ирчүүд маань одоо тий янз янзын төрхнөөр ойлгохчгийг ч хүсдэггүй л ах л ба. Тэгэхээр бас иймэрхүү тоснуудыг төрхүүлэх зүгээр идэг. Шууд түрхээд гарахад ч гэсэн асуудал тийм яг үнэ тийм болсон. Яг үнэ. За энэ болохоор Mela White гэж цайруулах үйлчлэгээтэй мөртлөөсөө SPF 20-той өдрийн тос ахгүй юу? Тэгэхээр яг өдрийн тос айгүй зүгээр юм тий. Хайруулаад анаас хамгаалаад өдрийн тосны өөргийг гүцэтгэх гэсэн юм байна. Тэгэхээр энэ бол яг намар зуны уйлралд бол ер нь тослог арьстай хүмүүст маш зүгээр. Тийм тэгээ бас нөө сэвтэг туртай хүмүүст бас их зүгээр гэсэн үг. За энэ anti pollution гэдэг энэ бол бүр Монголын уйлрал Монголд бол одоо бүр зориулаад хийсэн юм шиг байна уу? Уг нь бол яг агаарын бохирдол, хөрсний бохирдлын эсрэг үйлдвэрлэгдсэн тос байхгүй юу? Тэгээ энийг одоо хүмүүс маш гоё ойлгоод уг нь түрхээсэй гэж би айгүйх боддیں۔ Энэ маань өөрөө яг агаарын бохирдлын эсрэг. Тэгээд 100 бол агаарын бохирдол бас байхгүй гэсэн үг биш, хөрсний бохирдол нэмэгдчих юм байлээ. Шараа тостой болчихдог шүү дээ. Тий, SPF 30-тай өдрийн тос байхгүй юу? Тэгэхээр энэ одоо нэг сумаар 2 туулаа буддаг тоснууд бас манад бас нэг биш нийцгээд бас байгаа. За тэгэхээр тийм тоснууд бас байна. Хэрэгтэй гоё тоснууд байна тий. Тий. Тэгэхээр яг арьсандаа гоё тохируулаад өөрийнхөө нас арьсны онцлогтой тохируулаад тосоо сонгочих юм бол ер нь бол асуудалгүй. Хүмүүс яг тэр нарны цэцгийг өнгөтэй болгодог, тослогдуулдаг гэдэг янз янзын шалтгаанаар ингээд төрөлтгөө хүмүүс бас байдаг юм билээ. Яг мэрэгчлүүнээс ч сонсож байгаагүй юм байна. Тэгэхээр та бүхэн нөгөө SPF өнөөдөр ойлгоод авчлаа. Тэгээд олон төрөл байдгийг ойлгоод авчлаа. Өдөр болгон төрөх шаардлагатай юм байна. Тийм ээ? Заавал 100 гэлтгүйгээ. Тийм яг үнэ. Тэр нэг юм үлдчихлээ тэр үл. Энэ болохоор яг нөгөө агаарын бохирдлын эсрэг буюу тийм анти полюшны ампул гэхгүй юу. Тэгэхээр нөгөө бохирдол ихтэй ажиллахтай аваавчул өөр юм шиг. Тэгээ бас бохирдол ихтэй газар ажилладаг хүмүүс түрхлээр нөгөө хор тайлна гэдэг шиг маш гоё цагаарч өгдөг ампул лээ энэ. Тийм айгуу супер ампул бас. За тэгэхээр бидний арьс жилд 2 удаа шинээр дахин төрдөг байх нь байна. Солигддог өөрийн арьс шиг тийм. Тэр үеийн ялганд нь тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юм байна. Хамгийн чухал нь нарнаас салхинаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдэг юм энийг маш сайн ойлгож авлаа. Үсэн хүмүүс маань ч гэсэн сайлгсан гэж найдаж байна. Нар бол одоо бидний маш арьсыг маш гэмтээдэг учраас та бүхэн нас харгалцахгүйгээр арьсаа заавал
одоо жилийн 4 улиралд хамгаалах хэрэгтэй шүү тийм ээ. Тэгэх юм бол ямар нэгэн айгаад идэх нөгөө нүхчээл, үрчлээс, сулралт батгах байхгүй гоё ярьж. Ерөнхийдөө асуудлууд бол маш их багасна гэсэн үг. Тэгэхээр нарийн тасаа хэрэглэж хэвсцгээе. За баярлалаа. Энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлж байна. Дараагийн дугаараараа эргүүлцлээ. Баярлалаа.